Эрхэм үзэгчдийн амралтын өдрийн мэндийг хүргье. Амралтын өдрөөр нэгэн сонирхолтой мэдээлэл та бүхэнд хуваалцъя. За энэ бол хорт авдрын эсрэг шинжлэх ухааны нэгэн нээлт хийгдсэн тухай ийм мэдээ байна. За та бүгд магадгүй сошиал сайтуудаар нийгмийн сүлжээгээр үүнтэй холбоотой мэдээллийг бас харсан байх гэж бодож байна. Тиймээс энэхүү шинжлэх ухааны шинэлэг дэвшил бол юугаар ач холбогдолтой, ямар утга учиртай, цаашдаа яах вэ гэсэн асуултанд энэ видеогоор товч хариултыг өгье. За энэхүү шинжлэх ухааны шинэ нээлтийн гол онцлог бол зөвхөн нэг өвчтөнд тухайн хүний онцлогт зориулан бүтээх ийм хавдрын эмчилгээ юм байна. Сонирхолтой нь бол энэхүү вакцин буюу хавдрын эмчилгээний гол үндсэн суурь бол бидний 2020 онд цар тахлын үед хангалттай сонсож чихэн твссэн Moderna компанийн вакцины технологид суурилсан ийм шинэ эмчилгээний үндсэн санаа юм байна. За Moderna компани бол энэхүү эмчилгээг бол Merck гэх компанитай хамтран хөгжүүлж байгаа. Улмаар энэхүү эмчилгээ бол ангаах ухааны хамгийн өндөр шалгууруудын нэгд тооцогддог 3 дугаар шатны клиник туршилтыг амжилттай давсан тухай мэдээлж байгаа. За энэ бол хувь хүний онцлогт зориулан тусгаалan үйлдвэрлэх mRNA технологийн хавдрын вакцин их өндөр амжилтанд хүрсэн анхны тохиолдол гэдгийг онцолж байгаа. За тэгвэл энэ эмчилгээ ямар утга учиртай, хэрхэн ажилтдаг, өвчтнүүдийн хувьд үнэндээ ямар ач холбогдолтой тухай товчхон авч үзье. За энэхүү эмчилгээг бол үндсэндээ интесмеран автожин гэж нэрлэж байна. Үүнийг мөн нөгөөтэйгүр mRNA 4157 эсвэл V940 гэсэн нэрээр мөн хайж болох юм байна. За юуны өмнө энэхүү эмчилгээ бол вакцин гэж нэрлэж байгаа боловч энэ нь бидний ойлгодог ердийн олон нийтэд зориулсан вакцин бол хараахан биш юм байна. За харин үүнийг эмчилгээ гэж ойлгох юм байна. За үүний учир бол хавдраа авахгүйж мэс засал хийлгсэн. За хавдрыг мэс заслын аргаар авсан өвчтөнд хавдар дахин үүсгэхээс сэргийлэх зорилгоор ашиглах ийм эмчилгээ юм байна. За мөн дээд үрдсэн энэ бол нийтэд зориулж үйлдвэрлэдэг эмийн сангийн тавир дээр байж байх ийм бэлэн бүтээгдэхүүн бол биш. За эмчилгээг бол өвчтөн бүрийн өөрийнх нь онцлогт тохируулж тухайн өвчтний өгдсөн хавдрын эдэсэд үндэслэн зөвхөн тухайн хүнд зориулж ганцаарчилж үйлдвэрлэнэ гэдгээрээ онцлогтой юм байна. За үүнийг дэвшил гэж үзэж байгаа шалтгааныг бас дурдхан зүйтэй гэсэн бодолтой байна. За мэдээхэн мэдэж байгаа эрдэмтдийн хувьд бол хавдрын эсрэг эмчилгээ вакцин бүтээхээр маш олон жилийн турш ууггүй оролдож ажиллаж байгаа. За мэдээж хүн төлөвлөлтний түүхэнд хавдрын эсрэг янз бүрийн эмчилгээний технологи гарсан боловч өнөөдрийн байдлаар 100% амжилтанд хүрч практик дэвтэрсэн эмчилгээ хараахан байхгүй байгаа. За өмнөх шинжлэх ухааны оролдлогууд бол ихэнхдээ нийтэд зориулсан буюу хавдрын нийтлэг эмчилгээ гэсэн зорилготой хөгжүүлж байсан гэдгийг бас дурдхан зүйтэй. За тэгвэл энэ удаагийн шинэлэг нээлт нь бол хоёр үндсэн зүйлээрээ өмнөх туршилтуудаас ялгаатай байна. За нэгдүгээрт нь бол дээр өгүүлсэн энэ нь бол нийтэд зориулан хавтгайруулан үйлдвэрлэдэггүй. Зөвхөн хувь өвчтөн бүрд тусгайлан зориулж үйлдвэрлэдэг гэдгээрээ онцлогтой. За хоёрдугаарт хавдрын ерөнхий эмчилгээ биш, хавдрын эдэсийг бол үндсэндээ 34 өөр ангиллаар задлж улмаар 34 өөр байг нэгэн зэрэг онилдог гэдгээрээ онцлогтой юм байна. За товчондоо ийм эмчилгээний туршилт технологиг бол сая 8 дугаар сарын 19-нд Merck болон Moderna компаниуд 3 дугаар шатны туршилтад тавьсан үндсэн зорилгоудаа хангасан гэдгийг зарласан нь дэлхийн нийтэд багагүй шуугиандагддаг байгаамаа. За үүний өмнөх туршилтанд буюу 2 дугаар шатны туршилтанд бол нийтдээ 157 өвчтөн оролцсон. За эндээс үр дүнтэй байсан учраас 3 дугаар шатны туршилтанд ахиж улмаар 3 дугаар шатны клиникийн туршилтанд бол
За меланомин гэх одоо хавдартай. За үүнийг бол одоо арсны хавдар, за мингний хавдар гэсэн байдлаар бас миний ойлголтоор бол тайлбарлаж байгаа. За ингээд меланомин гэх одоо хавдартай нийтдээ 1137 өвчтөн оролцсон. За улмаар эдгээр одоо 1137 өвчтөн тус бүрд тусгайлан одоо зориулсан. За дээрх mRNA технологийн одоо хавдрын эмчилгээг туршсан нь за хүн төрөлхтний түүхэнд клиникийн одоо 3 дугаар шатны туршилтанд амжилт үзүүлсэн анхны тохиолдол болж байна. За энэхүү шинэлэг одоо хавдрын вакцин хэрхэн ажилдгийг бас тайлбарлахыг хичээе. За үүнийг тайлбарлахын тулд бол хавдрын эс гэдэг ойлголтыг бас энгийн үгээр тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. За үндсэндээ хавдрын эс бол генетикийн одоо мэдээлэлд нь өөрчлөлт орсон гажуудсан хүний өөрийнх нь эс гэж бол бид бүхэн мэдэж байгаа. За эдгээр өөрчлөгдөж мутацид орсон одоо эд эсийн улмаас хүний биед байдаггүй за өөрчлөгдсөн уургууд бий болж эхэлдэг байна. Эдгээрийг бол ерөнхийд нь неоантиген гэж нэрлэдэг бөгөөд за энэ бол хавдрын одоо өрмөцө танах тэмдэг буюу за бидний ойлголтоор одоо хүний жишээгээр ярихад одоо хурууны хээтэй адил давтагдашгүй одоо мэдээллийг одоо агуулдаг гэсэн ийм тайлбарыг эрдэмтэд хийдэг юм а. За ямар ч тач энэхүү эмчилгээ хэрхэн одоо ажилддаг тухай 3 алхмаар бас хэлбэршүүлэн ярих гэж бодож байна. За нэгдүгээр алхам бол тухайн одоо хавдар туссан хүний хавдрыг месослын аргаар одоо авч улмаар хавдрын одоо эд эсийн одоо дээжээс генетикийн шинжилгээ авч тухайн эд эсийн одоо дарааллыг шинжилдэг байна. За ингэснээр тухайн одоо гажуудалд орсон хавдрын эсийн одоо өрмөц мутацийн ерөнхий бүтэц хурууны хээг нарийн тодорхойлдог байна. За хоёрдугаар алхам бол компьютерийн тусгай системээр эдгээр мутацид орсон эсээс дархлааны систем одоо хамгийн сайн таних боломжтой 34 хүртэлх одоо байг олж тодорхойлдог байна. За аль мэтээр тухайн одоо хавдрын мутацид орж өөрчлөгдсөн эд эсийн 34 хүртэлх хурууны хээг олж нарийн тодорхойлсноор тухайн одоо эд эсэд зориулсан тусгаалсан вакцин үйлдвэрлэх боломжтой болдог байна. За ийхүү өвчтөнд тухайлан зориулсан одоо вакциныг үйлдвэрлэж улмаар тухайн одоо вакциныг за хавдрыг месослын аргаар одоо авсан өвчтөнд тарьж ашигладаг ийм одоо ерөнхий зарчимтай юм байна. За маш товчхондоо энэхүү одоо mRNA гэх технологиор үйлдвэрлэсэн молекул нь за хүний дархлааны одоо эд эсэд өгч байгаа нэгэн төрлийн одоо зааварчилгаа гэж ойлгох юм байна. За үүнийг дээр өгүүлсэн одоо COVID-19 вакцинд одоо ашигласан технологитой яг ижил одоо үндсэн зарчимтай гэдгийг онцолж байгаамаа. За ийхүү хов өвчтөнд зориулан одоо ганцаарчилж үйлдвэрлэсэн вакциныг тарьснаар хүний биед маш сонирхолтой үйл явц өрнөдөг байна. За энэхүү mRNA технологийн одоо молекул вакциныг хүний биед тарьснаар за тухайн өвчтний дархлааны систем бол үндсэндээ одоо хавдрын эсийг хэрхэн одоо таньж ялгах эрен суулжиж олох зэрэг одоо зааварчилгааг дамжуулдаг гэдэг нь маш сонирхолтой байгаамаа. За энэхүү эмчилгээг бол Merck гэх компанитай одоо хамтран хөгжүүлж байгаа. За тус компани үйлдвэрлэдэг технологи болох Keytruda гэх эмчилгээ дархлааны эмчилгээтэй хослуулан ашигладаг байна. За Merck компани дархлааны эмчилгээ бол үндсэндээ тухайн одоо өвчтний дархлааны эсүүдэд за хавдрын одоо эстэй тэмцэх илүү одоо боломжийг олгодог гэдгээрээ онцлогтой юм байна. За маш товчхондоо бол дээд үрдсэн одоо вакцин бол дархлааны системд дайсан нь одоо хэн болохыг зааж өгч таниулдаг бол за харин Keytruda гэх энэхүү дархлааны одоо эмчилгээ бол тухайн дайсан руу хэрхэн оновчтой үр дүнтэй довтлох боломжийг одоо нээж өгдөг гэдгээрээ онцлогтой юм байна. За ямар ч тач ийм одоо шинэ технологи нээгдсэн мэдээ байна. За ингээд одоогийн байдлаар хүн төрөлхтний одоо хамгийн сайн нээж олж илрүүлсэн за хавдрын эсрэг ашиглаж байгаа эмчилгээ бол мэдээж химийн эмчилгээ байгаа. За химийн эмчилгээ бол одоо тухайн хүний хавдрын одоо муу эсээс гадна мөн нөгөөтэйгөр хүний одоо эрүүл эсэд бас нөлөөлж устгадаг учраас мөн одоо олон сөрөг нөлөөтэй гэдэг нь бол тодорхой болсон байдаг. За тэгвэл энэ удаагийн туршилт нь бол үндсэндээ одоо хүний энгийн одоо эд эсэд ямар нэгэн нөлөө багтай. Харин зөвхөн одоо хавдрын эсэд тусаж үйлчилдэг наривчилсан одоо технологи гэдгээрээ олон нийтийн анхаарлыг татаж байна.
За хэдийгээр туршилт амжилттай болсон гэдгийг зарлаад байгаа боловч нарийвчилсан тоо мэдээлэл үзүүлэлтүүдийг хараахан олон нийтэд нээлттэйгээр нийтлээгүй байна. За үүнийг бол удахгүй болох ангаах ухааны олон улсын хурлаар танилцуулна гэсэн мэдээлэл байгаа. За тиймээс тэр хүртэл бол хөндлөнгийн мэргэжилтнүүдийн хувьд эмчилгээний бодит үр дүн нөлөө хэр байсныг бүрэн дүгнэх боломжгүй байгаамаа. За хоёрдугаарт мөн эмчилгээг хэрэгэлсэн туршсан хүмүүсийн цаашдын амьдрах хугацаа үнэхээр уртассан эсхийг хэлэхэд эрт байна. За эдгээр 1000 гаруй туршилтанд оролцсон хүмүүсийн цаашдын мэдээллийг цуглуулах ажиглалтын хугацаа, туршилтын хугацаа өрнөсөөр байгаа гэдгийг дурдах зүйтэй. За тиймээс хэдийгээр хавдар дахин үүсгэхээс сэргийлж байгаа нь туршилтаар тодорхой болж байгаа боловч тухайн хүмүүсийн наслалтанд хэрхэн нөлөөлж байгааг дүгнэхэд бас эрт байна гэсэн үг. За харин хоёрдугаар шатны туршилтанд оролцсон 157 хүний үндсэндээ 5 жилийн хяналтын мэдээллийг бол танилцуулсан байна. За энэхүү 157 өвчтний 5 жилийн турш хийсэн хяналтаас үзэхэд энэхүү хосолсон эмчилгээ бол зөвхөн кийчруудаагийнх дархлааны эмчилгээтэй харьцуулахад хавдар дахин үүсэх эсвэл нас барах эрсдлийг 49% бууруулсан гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн байна. За мөн дээд үздсэн туршилтанд орсон хүмүүсийн хяналтын мэдээлэлээс үзэхэд хосолсон эмчилгээний үр дүнд бол тухайн хавдрын эс бусад эрхтнүүдэд үсэрхийлэх эсвэл өвчтөн нас барах эрсдлийг бол 50-ээс хүртэл хувиар бууруулсан гэдэг ийм дүн гарсан байна. За ойрын хугацаанд энэхүү эмчилгээний үр шимийг үзэж эхлэх боломжтой хүмүүс бол меланомин гэх арсны хавдартай хүмүүсийг нэрлэж байгаа. За эдгээр өвчтнүүдийн хувьд бол хавдар нь дахсан нөхцөлд эмчлэх боломжгүй мөн биеийн бусад хэсэгт үсэрхийлдэг ийм өндөр эрсдэлтэй өвчин юм байна. За тиймээс энэхүү аюултай хавдрыг дахин сэргийх улмаар дахин сэргийсэн нөхцөлд бусад эрхтэнд үсэрхийлдэг байдлыг тасан зогсооход энэхүү туршилтын үндсэн зорилго оршиж байна. За мэдээж энэхүү туршилт эмчилгээ амжилттай болсон нөхцөлд зөвхөн меланомин гэх өвчтнөөр хязгаарлахгүйгээр бусад төрлийн хавдарт ашиглах бүрэн боломжтой гэдгийг эрдэмтэд онцолж байгаамаа. За ямар ч тач ийм шинэлэг нээлт болсон байна. За ингээд дараагийн ээлжинд юу болох вэ гэдэг сонирхолтой асуулт байгаа. За нэгдүгээрт нь бол түрүү дээр дурдсан 3 дугаар шатны туршилтын мэдээллийг удахгүй болох олон улсын ангаах ухааны их хурлаар танилцуулах нь ихээхэн ач холбогдолтой ийм мэдээлэл болох нь ойлгомжтой байна. За хоёрдугаарт улс орнуудын засгийн газрын байгууллагуудын зөвшөөрөл лицензийн асуудал. Туршилт амжилттай болсон гэдэг ганцхан үзүүлэлтээр улс орнуудын эрүүл мэндийн яам, зохих эрүүл мэндийн байгууллагууд тухайн эмчилгээг шууд практикт ашиглах зөвшөөрөл өгөхгүй нь ойлгомжтой. За тиймээс энэхүү эмчилгээг практикт нэвтрүүлж эмчилгээнд ашиглаж эхлэх зөвшөөрлийн асуудал бас багагүй чамгүй хугацаа орохыг үүсэхгүй байна. За Америкийн тухайд бол FDA-гээс энэхүү эмчилгээг зохих журмын дагуу шалгаж зөвшөөрөл олгох ийм учиртай. За тиймээс засгийн газрын агентлагуудын зөвшөөрлийн асуудлыг бас ангаахын мэргэжилтнүүд болон өвчтнүүдийн хувьд сонирхолтой мэдээ байх нь ойлгомжтой. За ингээд 3 дугаарт бол мэдээж практик дээр энэхүү эмчилгээ хэрхэн нэвтрэх вэ гэдэг. За юуны өмнө энэхүү шинэ технологийн эмчилгээний үн өртгийн асуудал, хүртээмжийн асуудал яригдана. Дээр өгүүлсэн энэхүү эмчилгээг бол зөвхөн нэг хүнд зориулж үйлдвэрлэдэг онцлогтой гэж мэдээлсэн. Тиймээс энэ нь хэр хүртээмжтэй байх, хэр ямар хугацаанд үйлдвэрлэх зэрэг асуудлууд нь бол нээлттэй хэвээр байгаа. За тиймээс мад тавчхандаа бол энэхүү урт удаан процессын зөвхөн шилжих ухааны асуудал ийхүү горьдлого төрүүлсэн шатанда ирсэн гэдгийг дурдах нь зүйтэй. За ингээд ямар ч тач эдэмтдийн хувьд урт удаан ууггүй хөдөлмөрийн үр дүнд клиникийн 3 дугаар шатны
туршилтыг одоо амжилттай давсан технологи нээсэн тухай мэдээ байна. За ингээд энэ технологи эмчилгээ цаашдаа амжилттай хөгжиж удахгүй одоо практик нэвтрэх болтугай гэсэн одоо ерөөлөөр энэ удаагийн мэдээг өндөрлөе.